2014 оны 7 дугаар сар нэр хүндтэй хуульч профессор Дэм Маркл өөрийнхөө гэрийн машины зогсоолд 2 бяцхан хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөөд дөнгөж буцаж ирснийхээ дараа машин дотроо буудуулж амиа алдсан. Энэ санамсаргүй халдлага биш байсан нь бараг тэр дорой ойлгогдсон. Гэхдээ тэр үед хинч төсөөлөөгүй зүйл нь энэ хэргийн уул мөрөөр явхад олон хүн оролцсон, олон жилийн турш задраагүй давхар олон нууцтай асар том хувилдаа байсан. Тиймээс болсон хэргийн нарийн нууц цаатгагийг мэдхийг сонирхдаг сонсогчид маань нааша суугаарай. Өнөөдрийн хэрэг яг тийм эдрээтэй хэрэг байгаа. Энэ хэрэг 2014 онд болсон ч шүүх хурал нь 2025 он хүртэл үргэлжилсэн. 10 гаруй жил болсон ч үнэндээ энэ хэрэг бүрэн дуусаагүй ч байж магадгүй. Өөр баривчилгаа, өөр шүүх хурал, өөр илчлэлч гарч мэдэх тийм хэрэг. Тэгэд энэ хэргийг бүр олонний анхааралд оруулсан шалтгаан бол алуулсан хүн нь энгийн хүн байгаагүй. Дэм Маркл еврей гаралтай Канадын Монреалд төрж Торонтод өссөн нэгэн. Багасаа маш хурц ухаантай, гоцгиймээр хүүхэд байсан. 3 дугаар ангид төгсөн авиас чадварын шалгалтаар тэр зөвхөн ангидаач биш, бүх сургуулийнхаа түүхэнд байгаагүй хамгийн өндөр оноог авч байсан. Дараа нь Харвард их сургууль, Израилийн Иерусалимийн еврей их сургуульд суралцаж, дэлхийн топ 10 их сургуулийн нэг Кембриж их сургуульд хүртэл магистрийн зэргийг хамгаалсан. Мөн Харвардын сургуулийн хуулийн сургуулийг төгссөн. Ингээд Дайн холбооны шүүгчийн туслахаас эхлээд нэр хүндтэй хуулийн фермийн өмгөөлөгч болж улмаар Флорида мужийн их сургуулийн хүндтэй профессор хүртэл болсон. Олон жилийн турш Дайн дэлхийн олон хотод амьдарч Торонто, Сан Франциско, Бостон, Нью-Йорк, Тель-Авив, Лондон гээд тэр явсан газар бүртээ найз нөхөдтэй болж чаддаг. Үнэхээр нийгмийн хүрээ өргөн хүн байсан гэдэг. Тэр зүгээр нэг профессор бол байгаагүй, ном бичдэг, нийтлэл гаргадаг, эрүүгийн эрхцүү, цаазаар авах ял, шүүхийн шударга ёсны талаар хүчтэй дуугардаг, нөлөө бүхий сэхэтэн байсан. Олон хүн түүнийг суут ухаантаа гэж ярьдаг. 2003 онд Дайн Венди Эдисон гэдэг эмэгтэйтэй танилцсан. Венди мөн еврей гаралтай. Тэд J-Date гэдэг еврей хүмүүс зориулсан болзооны сайтаар танилцаад жилийн дотор сүү тавьж 2006 онд гэрэлсэн байдаг. Венди Эдисон нь Флоридагийн Coral Springs хотод өссөн 3 хүүхэдтэй маш халуун дулаан гэр бүлээс гаралтай юм байна лээ. Түүний аав нь шүдний эмч, гэр бүл нь ерөнхийдөө тийм амжилттай, өндөр боловсралтай, нэлээд нөлөө бүхий хүмүүс байсан. Тэр Брандис их сургуулийг төгсөөд дараа нь Майамигийн их сургуульд хуулийн зэрэг хамгаалж дараа нь Кембрижид олон улсын харилцааны магистрийн зэргийг хамгаалсан. Мөн тэр хуулийн чиглэлээр ажиллаад багшилж байсан. Цагаат жилийн эрхцүү, хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх зэрэг чиглэлээр мэргэжсэн энэ салбартаа бол нилээд мэргэжсэн хуульч байсан. Гэрэлснийхээ дараа Венди Эдисон түүний гэр бүл хоорондын харилцаа нь бол өмнөгшгөө тийм ойр байж чадхаа болсон юм бэлээ. Тэд сардаа хэд хэдэн удаа л ярьдаг болсон. Зарим хүнд энэ нь энгийн мэт сонсогдохч энэ тийм дотн байсан гэр бүлийн хувьд бол нилээд зайтай болсон нь томоохон өөрчлөлт байсан. Венди Эдисон Дэм Марклтэй танилцах үедээ түүний гэр бүл маш их баярлсан гэдэг. Дайн болохоор амжилттай, нэр хүндтэй еврей хуульч профессор байсан болохоор түүнийг бүгд л шууд хүлээн зөвшөөрсөн. Хожим нь хосууд Флоридагийн Таллахасси руу нүүж Дайн Флорида мужийн их сургуульд профессор болсон. Венди H мөн адил клиник профессор болж хүний наймаа, хүний эрхийн чиглэлээр ажиллах болсон. Клиник профессор гэдэг нь зөвхөн онол заадаггүй, харин бодит амьдрал дээрх хэрэг, кейс, дадлага дээр суурилсан сургалт удирддаг юм байна лээ. Тэдний гэр нь Бенто Хилс нэртэй нам гүмхэн дундаж амьдралтай хороололд байрлаж байсан. 2009 онд Дэн Венди 2 анхны хүү болох Бенжамин мэндэлж 2010 онд нь 2 дахь хүү Линкольн нь төрсөн. Дэний хувьд болохоор хөвгүүддээ маш сайн аав нь байсан. Тэдний амьдрал гаднаасаа үнэхээр төгс харагддаг байсан гэдэг. Дайнд хүүхдүүддээ цэцэрлэгт нь өөрөө хүргэж өгдөг, өглөө хамт хоолоо иддэг, гэрийнхээ зочны өрөөгөөр нь дүүрэн хүүхдүүдийнх нь зурсан зургуудыг нь олсоор татчихсан тийм хэсгүүд байрладаг. Яг нэг тийм аз жаргалтай гэр бүлийн дүр зураг тэдний гэр бүлээс харагддаг. Гэхдээ ийм төгс гэр бүл шиг харагддаг хэргийн ард ихэнхдээ өөр түүх нуугдаж байдаг тохиолдлууд байдгийг бид мэднэ. Гаднаасаа бүх зүйл сайхан мэт боловч бодит байдал дээр Венди гэрлэлтэндээ улам бүр сэтгэл хангалуун биш болоод дотроо бухимдаад түүнийгээ хуримтлуулах болсон.
Тэр гэр бүл эцэг эхээсээ хол Майамигийн ойролцоох Флоридагийн өмнөд хэсэгт амьдардаг байсан нь түүнд маш их дарамтыг үүсгэж байсан. Тэдний амьдарч байсан Талихаси хот гэр бүлийнхэн нь амьдардаг газраас нь бараг 6-аас 7 цагийн зайтай. Амьдралынхаа турш маш ойр байсан гэр бүлээсээ ийхүү хол амьдарч байгаа нь түүнд дасгад маш хүнд байсан гэдэг. 2011 онд Wendy This is Our Story нэртэй номоо бичсэн. Энэ ном нь хүний наймааны хохирогч болсон хоёр эмэгтэйн тухай өгүүлдэг. Номын гол дүр нь болох Лили нь хүний наймаанд өртсөн хүмүүст тусалдаг цагаатчлалын эрх зүйн өмгөөлөгч. Нөхөртөөгөө харилцаанд таагүй, түүнд дургүй болчихсон, гэрлэлтэндээ бол дотроо дургүй болчихсон түүнийгээ хуримтлуулж байгаа эмэгтэйгээр дүрслэгддэг. Номын хамгийн сонирхолтой хэсэг нь нөхрийнхэн дүр. Лилигийн нөхөр Жошиг маш таагүй, хүйтэн хүнээр дүрсэлсэн, өөрийгөө ихэд бодсон, үл тоомсорлсон зөвлөгөө өгдөг, эхнэрээ хүндэлдэггүй, хүндий хүйтэн хүн гэж дүрслэгддэг. Мөн Жош гэр бүлийнхээ амьдралыг хүсдэгч эхнэр болох Лилигийнхээ амьдрал мэргэжил боломжийг үл тоодог мэтээр харагддаг. Энэ бүхнээс харахаар уншигчдад нэг зүйл ойлгогдож байгаа. Энэ бол зүгээр нэг уран зохиолын ном биш. Зохиогчийнх нь өөрийн гэрлэлтний сэтгэл хөдлөлийн тусгал байж магадгүй гэж бодсон. Энэ ном гарснаас хойш нэг жилийн дараа 2012 онд Wendy Dante салаад 2013 онд гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. Гэхдээ энэ салалт нь бүр огцом ширүү хандлагатай болсон юм байна лээ. Дэн салалтаа маш харгас салалтаа гэж тодорхойлсон. Учир нь Wendy Dane-ыг том илтгэл тавих гэж байхад нь утсаар шууд залгаад салж байгаагаа хэлсэн байдаг. Тэр даруйдаа Дэн гэртээ ирэхэд Wendy аль хэдийнэ хүүхдүүдээ аваад явчихсан байсан. Гэрээ бүрэн хоослоод зөвхөн нэг матрас дээр салалтын бичгийг л үлдээсэн байсан. Тэр мөчөөс хойш тэдний гэр бүлийн маргаан шүүхтэр улам хурцадсан. Энэ нь эцэстээ маш хүнд сунжирсан салалтын хэрэг болж хуурчихсан. Wendy нэг удаа шүүхэд өргөдөл гаргаад 2 бага насны хүүхэд болох Бенжамин Линкольн хоёрыг Флоридагийн өмнөд хэсэг рүү өөрийн гэр бүлийн ойролцоо авч явахыг хүссэн байдаг. Тухайн үедээ хүүхдүүд нь дөнгөж нэг нь 1 настай, нөгөөд 3 настай байсан. Дайны хувьд амьдралынхаа хамгийн чухал зүйл болсон хүүхдүүдээ өөрөөс нь 6-аас 7 цагийн зайд аваачихыг хүсээгүй учраас мэдээж энэ өргөдлийг нь эсэргүүцсэн. 2013 оны 6 дугаар сард Wendy-гийн хүүхдүүдийг нүүлгэх хүсэл шүүхээр няцаагдаж, үүнээс 1 сарын дараа 7 дугаар сард гэрлэлт нь албан ёсоор цуцлагдсан. Дэн болохоор хүүхдийн тэтгэлэг болон $120,000 төлбөр төлөхийг зөвшөөрсөн ч маргаан үгээр дуусаагүй. Тэд үргэлжлүүлээд мөнгө, хүүхдийн асрамж, сургууль сонголт гээд бүх зүйл дээр л маргалдаж байсан. 2014 онд Дэн шүүхэд дахин нэхэмжлэл гаргаад Wendy $240,000 хөрөнгийг нуулсан, мөн хамтын данснаас нь $600,000 өөртөө авч ашигласан гэж буруутгасан байдаг. Дэн Wendy-г гэр бүлийн үнэт эдлэл болох дэлхийн 2 дугаар дайны үед нацист Германы дэглэм еврейчүүдийг системтэйгээр хомруулан устгасан түүхэн эмгэнэлт үйл явдлаас амьд гарсан авгийнх нь алмаасан бүгжийг хүртэл авсан гэж мэдүүлсэн. Нөгөө талаас Wendy ч мөн мөчөөгөө өгөөгүй, Дайныг хүүхдийн тэтгэлгийг бүрэн төлөөгүй, мөн гэрлэлтийн үеэр сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлдэг байсан гэж буруутгасан. Wendy энэ бүхнийг дангаараа шийдэхгүй бүр өөрийнх нь ээж Донатай маш ойр зөвлөлдөж хүүхдүүдээ авах зөвшөөрөл авахын тулд шашны асуудлыг хүртэл ашиглах, хүүхдүүдийг өөр шашны орчинд өсгөхийг санал болгох дарамт зэрэг аргуудыг ээж Донад зөвлөж байсан. Гэхдээ энэ бүх оролдлого амжилтгүй болж Дайн хүүхдүүдээсээ салахыг огт зөвшөөрөөгүй. Энэ бүх зөрчил маргаан донд Wendy хүүхдүүдээ ээж Дона дээр нь аваачиж уулзуулах үед нэг ноцтой зүйл ил болж эхэлсэн. Хүүхдүүд нь гэртээ буцаж ирэхдээ эмээ Дона нь аавыг нь доромжилж үзэн яддаг, тэнэг аав чинь та нарыг ээжээс чинь салах гээд байгаа гэх мэт зүйлс хэлдэг байсан тухай ярьж эхэлсэн. Үүнийг сонссон Дайн мэдээж маш их санаан зовоод эцэст нь шүүхэд хандаж хүүхдүүдээ эмээтэй уулзах үед нь хяналттай байлгах хүсэлтийг гаргасан. 2014 оны 5 дугаар сарын 15-нд энэ асуудлаар шүүх хурал тавлагдсан байсан ч хоёр талын өмгөөлөгчид гэнэт татгалзаж хурал бол явагдаагүй. Шин тоо гарахаас өмнө Дайн Меркель амиа алдсан. Ингэжэл энэ гэр бүлийн хэрэгт маш том эргэлт гарсан. 2014 оны 7 дугаар сард тухайн үед гэр бүлийн маргаан хурц байсан хэдий ч Дайн болон Wendy хоёр хоёулаа өөр өөрсдөө амьдралаа үргэлжлүүлэх гэж шинэ хүмүүстэй уулзаж эхэлсэн юм байлээ. Wendy болохоор шинэ хүнтэй болцож байсан. Тэр хүн нь Флорида мужийн их сургуулийн профессор. Дайны хувьд ч мөн
хүртэл болзож эхэлсэн. Дайны гэр бүлийнхэн ч түүнийг дахин аз жаргалтай болж байгаад баярлаж байсан гэдэг. 2014 оны 7 дугаар сарын 18-ны өглөө Дайн 2 хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөөд өглөөний 6 цаг орчимд хүүхдүүдэд тэврээд хайртайгаа хэлээд оруулсан байдаг. Дараа нь биеийн тамирын заал руу яваад ойролцоогоор 1 цаг хагасын турш дасгал хийсэн. Гарахдаа тэр Стюарт гэдэг багштай утсаар ярьж хүүхдүүдэд сургуульд орох насанд хүрэхээр орох сургуулийнхын талаар ярилцаж байсан. Ойролцоогоор 11 цагийн орчимд Дайн гэртээ ирээд байшин руугаа төхөж очих үедээ утсаар ярьж байсан хүн рүүгээ түр байж байгаарай манай зам дээр танихгүй хүмүүс харагдаад байна гэж хэлсэн байдаг. Стюарт уцаа таслахгүй хүлээж байхад гинэт нэг сонин амьсгаадж явж байгаа маш тийм хүндэрсэн амьсгалж байгаа мэт чимээ сонсоод чи зүгээр үү тусламж хэрэгтэй юу гэж дахин асуусан ч Дайн хариу өгөөгүй. Танихгүй хүмүүс тэгэд эвгүй чимээ сонсоод Дайн хариу өгөөгүй байдлаас нь болж тэр Стюарт гэдэг багш нөхцөл байдал с ิจ гтэй санагдаж байсан учраас сандарч 911 рүү залгасан. Тухайд өөр нэг хөршинч бас чимээ сонсоод гарч ирээд Дайныг машин дотроо шархацсан байдалтай цусанд хутгалцсан байсан гэж дурсан. Гэхдээ тэр үед амьд хിവэрэ байсан. 911-ийн дуудлага ирснээс хойш хэдхэн минутын дотор цагдаа түргэн тусламж ирж Дайныг эмнэлэгт хүргэсэн. Харамсалтай нэмж нар түүний биеийн байдлыг үзээд амьд гарах магадлалыг тэг хувь гэж дүгнсэн. Дайн Маркел тэр өдрийнхөө шөнө нь 2 цагийн орчимд 2014 оны 7 дугаар сарын 19-нд 41 наснда нас барсан гэж Альбиосоор зарлагдсан. Дайны үхэл мэдээж хот даяар цочирдлыг үүсгэсэн. Канад дахь эцэг эхийн мэдээг сонсмогцоо шууд нислэг захиалж Америкт ирж оршуулгын ёслолд оролцсон. Оршуулга нь 2014 оны 7 дугаар сарын 20-нд еврейн сүмд болж хэдэн зуун хүн хэрж түүний амьдрал дурсамжийн талаар ярьсан байдаг. Аав нь оршуулгын ёслол дээр хүүгийнхээ талаар өмнө нь мэддэггүй зүйлүүдээ сонссон мөн хүүдээ эцсийн удаа ядаж гарт нь хүрч чадаагүйдээ маш их харамсаж эмгэнэж байгаагаа ярьсан. Ингээд Дайныг амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт бол тэр даруйдаа ихэлсэн хамгийн түрүүнд дээрэн байсан байж магадгүй гэсэн хувилбарыг үгүйсгэсэн. Учир нь ямар ч үнэт зүйлс түүний гэрээс эсвэл өөрөөс нь алдагдаагүй төрөвч нь хүртэл буудуулсан газрынх нь хажууд нь хөвтөж байсан. Мөн халдагчид гэрт нь огт ороогүй орох оролдлогч хийгээгүй нь тодорхой болсон. Мөрдөн байцаагчид янз бүрийн хувилбаруудыг шалгасан магадгүй Дайн блог дээр элен далангүй үзэл бодол бичдэг байсан болохоор хин нэгнийг уурлуулсан байж болно эсвэл гомдолтой оюутан байсан байж магадгүй гэж үзсэн ч эдгээр нь бодтой батлагдаагүй. Тэгээд Вендиг дуудаад 7 дугаар сарын 18-ны 14 цаг 50 минутын орчимд байцаалтанд оруулсан байдаг. Түүнээс хэдэн цагийн турш асуулт асууж хурууны ДНХ-г нь аваад уцыг нь хүртэл шалгасан. Тэр үед Венди би сая дууд шуудангаа сонссон гэж хэлэхэд цагдаа юу гэж байсан бэ гэж асуухад тэр үл хөдлөлийн агент Лиза Керригээс хотод буудалцаан болсон гэж сонссон гэж хариулдаг. Тэгтэн цагдаа энд тэр хэрэг юм аа. Танаа гэр эсвэл хуучин нөхрийт нь гэрийн ойролцоо буудалцаан болсон. Танаа хуучин нөхөр Даниэл эмнэлэгт хүргэгдсэн амьд гарах боломжгүй байгаа гэж хэлсэн. Харин Вендигийн хувьд сандарч бурхан минь юу болоод байгаа юм бэ гэж хариулсан байдаг. Гэхдээ байцаалтын явц үнэхээр хачирхалтай байсан. Учир нь яг хуучин нөхөр нь аллагад өртсөн тэр өдөр Венди өөрөө манай аав ээж түүнд үнэхээр дургүй байсан. Магадгүй хэн нэгэн надад туслахын тулд ингэж хийсэн байхыг үгүйсэхгүй гэж ярьсан. Тэр байтугай дүү Чарлин өмнө нь хөлсний алуурчин хөслөх талаар хошигнож ярьж байсан. Бүр судлаж үзсэн ч хит хүнтэй болохоор түүнийхээ оронд зурагт авчихсан нь дээр гэж дурдсан байдаг. Дараа нь гэхдээ энэ бүхэн нь зүгээр л тоглоом байсан. Манай гэрээ бүлийнхэн тийм зүйл хийгээгүй гэж мэдүүлэхдээ нэмж хэлсэн байдаг. Тэр яагаад ийм зүйлсийг өөрөө ярьж байгааг ойлгоход үнэхээр хэцүү байсан гэж мөрдөгчд ярьдаг. Мөн тэр байцаалтын үеэр тухайн үедээ үерхэж байсан Жеф Лакасыг сэжиглүүлэхийг оролдож тэр Дайнд маш дургүй байсан. Намайг сэтгэл санааны дарамтанд оруулдаг гэж боддог байсан. Бүр түүнийг зодмоор байна гэж ярьж байсан гэж мөн мэдүүлсэн. Хэд хоногийн дараа цагдаа нар Жефтэй уулзахад тэр сайн дураараа ирж мэдүүлэг өгсөн. Дайнд дургүй байснаа тэр бол нуугаагүй. Гэхдээ тэр үед Атлантад байсан өөрөөр хэлбэл баттай алибайтай алуурчин биш гэдгээ нотолсон.
Тэр мөн цагдаа нарт та нар Вендигийн гэр бүлийг сайн шалгах хэрэгтэй байх. Тэдний гэр бүлийнхэн худалж, нарцист, нэг тийм сайкопат шинжтэй байх гэж тодорхойлсон. Мөн дүү Чарлиг нь анх уулзахад 20 минутын дотор Чарли Өмнөд Америкт насанд хүрээгүй охидтой холбоотой секс туризмын талаар гайхуулж ярьж байсан. Бүр нэг охиныг хохироосон тухай аимшигтай зүйлсийг ярьж байсан тухай нь мэдүүлсэн. Жеффийн хувьд энэ бүхэн нь маш гаж аюултай санагдсан гэж цагдаа нарт мэдүүлэг өгсөн. Энэ үеэс хойш Венди болон түүний гэр бүл цагдаатай бараг хамтран ажиллагаа болсон. Венди анхны мэдүүлгийг өгснөөс хойш гэр бүлээс нь хинэнч сайн дураараа дахин мэдүүлэг өгөөгүй байдаг. Дани оршуулгын ёслол дээр Вендигийн эцэг эх цагдаа нарт бүрэн хамтран ажиллана гэж хэлж байсан ч маргааш нь л өмгөөлөгчөөрөө дамжуулж мэдүүлэг өгөхөөс татгалзаад аль хэдийн өмнөд Флорида руугаа буцсан байсан. Дараа нь Канадад болсон Дани 2 дахь оршуулганд Вендигийн гэр бүлээс хинэнч очоогүй. Үүнтэй зэрэгцээд Венди Дани амьд даатгал хөрөнгө хүүхдүүдийн итгэлцлийн сангийн мөнгийг өөртөө гаргуулах гэж оролдоод бүр хүүхдүүдэд зориулж нээсэн GoFundMe-гийн мөнгийг ч өөртөө шууд шилжүүлэхийг хүссэн байдаг. Тэр байтугай гэр бүл нь чинээлэг атлаа сар бүр хүүхэд тус бүрээр нийгмийн даатгалаас мөнгө авч Даниэлийн тэтгэвэр хөрөнгө оруулалтын орлогоос нь ч мөнгө авч байсан. Хамгийн сонин эмзэгч гэмээр зүйл нь энэ бүхний хажуугаар Дани эцэг эхийг өөрөөр хэлбэл хүүхдүүдийн үе эмээг Бенжамин Линкольн хоёртой бараг уулзуулахгүй болчихсон. Гэсэн ч Даниэлийн аав ээж болох Рут Фил Маркл нар ач нараа харахаар өмнөд Флорида руу олон удаа очдог байсан. Гэхдээ Дона тэднийг үргэлж хянаж хүүхдүүдтэй ганцаарнг нь бараг уулзуулдаггүй байсан. Удалгүй Венди болон түүний гэр бүл хүүхдүүдийн овгийг Марклаас айдасан болгоод солиод бүр Бенжамины дунд нэрийг нь хүртэл хассан. Тэр нэр нь Дани ээжийн талын эмээд зориулсан хүндэтгэлийн нэр байсан гэдэг. Энэ нь Дани гэр бүлийг хүүхдүүдийн амьдралаас нь арилгах орлого мэт харагдаж байсан. 2014 оны 9 дугаар сард мөрдөн байцаагчид хэргийн газраас цугцсан тэр Toyota Prius-ыг олж тогтоосон байдаг. Камеруудын бичлэгээр тэр Prius машин нь Даниг фитнес байхад зогсоолтод байнга байрлалаа солиод түүнийг ажиглаж байсан нь харагдсан. Дараа нь Даниэлийг гэр хүртэл нь дагаад гудамж руу нь орж байгаа дүрч бичигдсэн. Машинд 2 эрэгтэй хүн байсан. Машины арын цонхон дээр байсан Сан Пас төхөөрөмжөөр дамжуулж энэ машиныг Майами дахь түрээсийн компаниас авсан болохыг нь илрүүлсэн. Тэгээд 2014 оны 7 дугаар сарын 15-наас 21 хүртэл энэ машиныг Льюис Ривера болон Сигфредо Гарсиа нар түрээсэлсэн нь тогтоогдсон. GPS-ийн мэдээллээр тэд 7 дугаар сарын 16-нд Майамигаас Талахаси руу яваад Дани амьдардаг Бентон Хийс орчимд байсан алалгын өдөр буцаад Майами руу хөдөлсөн нь тогтоогдсон. Гарсиа гэдэг нь тийм хүнд биш ч гэсэн тодорхой хэмжээний гэмт хэрэгтэй холбоотой байсан. Харин Ривера нь бүр North Miami Latin Kings гэдэг бүлэглэлийн толгойлогч байсан. Гэхдээ хамгийн чухал нь энэ хоёрын хинэнч Дан Марклтай шууд холбоогүй. Харин GPS нь өөр нэг ноцтой холбоог ил болгож чадсан. Тэд машин авсан тэр өдрөө нэг эмэгтэй гэрт очсон нь Кэтрин Макбаноа буюу Кэти Макбаноа. Кэти өмнө нь Гарсиятай үерхэж 2 хүүхэдтэй байсан ч 2013 оноос Вендигийн ах Чарли Айдсонтай болцож эхэлсэн байсан нь тогтоогдсон. Эндээс л хэрэг жинхэнэ утгаараа тайлагдаж эхэлсэн. Гарсиа, Ривера, Кэти, Чарли, Айдсоны гэр бүл. Эдгээр хүмүүсийг холбоод байсан зүйлс нь утасны харилцаа, мөнгө бас аллах болсон. Кэтрин Макбаноа нь Даниэлийн нас барсны дараа Дона Айдсон буюу нөгөө эмээгийнх нь эзэмшдэг шүдний эмээлээс тогтмол чек авч эхэлсэн байдаг. Чекүүд нь 2-7 хоног тутам яг ижил хэмжээний мөнгө ойролцоогоор $47.5 байсан бөгөөд бүгд гараар бичигдэж гарын үсэгтэй байсан. Эдгээр нь ажлын хүс гэж тайлбарлагдсан ч Кэти тэр эмнэлэгт боддоор ажилласан нотлохоо бараг олдоогүй. Үүний зэрэгцээ Кэти дансандаа их хэмжээний бэлэн мөнгө хийж эхэлсэн нь өмнөх жилдээ харьцуулахад маш огцом өссөн үзүүлэлттэй гарсан. Мөн гэр бүлийн нэр дээр байсан Lexus машиныг түүнд хямд үнээр шилжүүлсэн. Мөн Чарли Айдсоноос мөнгө болон бэлгийг тэр авсан. Мөн биедээ гоо сайхны мис заслыг хийлгэсэн нь Айдсоны гэр бүл санхүүжүүлсэн байж болзошгүй гэж үзсэн.
Үүн дээр нэмээд Льюис Ривера болон Сигфредо Гарсиа нарч мөн алалгын дараа үнэтэй худалдан авалт хийж эхэлсэн. Тэд мотоцикл, машин гэх мэт олон зүйлсийг авч эхэлсэн байдаг. Хамгийн чухал нь утасны бичлэгүүд маш хүчтэй холбоог гаргаж ирсэн. Дайныг буудуусны өглөө Венди дайнтай холбоотой мэдээлэл сонссныхоо дараа Чарли дүү рүүгээ залгасан. Чарли харин дараа нь ээж Дона руугаа залгасан. Чарли, Кэти хоёр олон удаа тэр өдөр утсаар холбогдсон. Аллага 10 цаг 50 минутаас 11 цагийн хооронд болсон. Харин Чарлигийн ээж рүүгээ хийсэн дуудлага нь яг 11 цаг 6 минутанд байсан. Гарсиа Ривера гэдэг нөгөө машинд байсан хүмүүсийн утас тухайн үедээ унтраалттай байсан эсвэл хөдөлгөөнгүй байсан гэж тогтоогдсон. Харин дараа нь шууд Кэти рүү залгасан байсан. Тэд Майамид буцаж ирээд бүгд хоорондоо уулзсан. Энэ бүх холбоо мөрдөн байцаагчдад нэг л зургийг бий болгосон. Энэ бол санамсаргүй хэрэг биш, зохион байгуулалттай төлөвлөгөө байсан байж магадгүй гэж. Тэгээд 2016 онд FBI BAMP нэртэй нууц ажиллагааг явуулсан. Нууц агент Вендигийн ээж Дона айдсан дээр очиод танаа гэр бүл манай хүнийг шоронд оруулчихсан, одоо $5,000 хэрэгтэй байна гэж хэлсэн. Энэ нь тэднээс ямар нэгэн реакшн гаргах зорилготой байсан гэдэг. Тэгээд яг төлөвлөсний дагуу Дона шууд Чарли руу залгасан. Гэхдээ тэд маш болгоомжтой шууд хэлхээс зайлсхийж код маягаар ярьж эхэлсэн. Чарли ярихдаа мөнгө авчрах хэрэгтэй юу? Аюул занал болсон юм уу гэх мэтээр асууж байсан нь мөрдөн байцаагчдад улам сэжгийг төрүүлсэн. Дона хариуд нь тэр зурагт $5,000 гэж хэлдэг. Энэ нь маш чухал зүйл, учир нь нөгөө телевиз, ТV гээд байгаа үг нь тэдний хооронд нууц код шиг зүйл болж байж магадгүй гэж мөрдөн байцаагчдад сэжгийг төрүүлсэн. Хэрвээ санаж байгаа бол Венди өмнө нь цагдаад өгсөн мэдүүлэг дээрээ өөрийнх нь ах Чарлин түүнд зориулж хөлсний алуурчин хөслөх тухай яриад эцэст нь хямдхан зурагт бэлгэлсэн нь дээр байсан тухай ярьсан байдаг. Мөн яг тэр үед Вендигийн гэрт телевиз засварчин ирчихсэн байсан нь хүртэл давхцалтай мэт харагддаг. Ямартай ч Чарли ээжтэйгээ уцаар ярьж дуусаад шууд Кэти рүү залгаж тэд биечлэн уулзах хэрэгтэй гэж ярилцсан. Ингээд болсон явдлыг мөн FBI-ийн нууц ажиллагааны талаар хэлээд заавал нүүр тулж уулзах ёстой гэж шаарддаг. Маргааш нь өөрөөр хэлбэл FBI-ийн агент Донотой уулзсныхаа дараах өдөр Чарли ээжтэйгээ уулзсан. Гэхдээ тэд Доногийн гэрт нь уулзсан учраас тэр уулзалт нь бичигдээгүй, ямар нэгэн баримт үлдээгүй. Тэр өдрийн үдээс хойш нь Чарли Кэтитэй Dolce Vita гэдэг ресторанд уулзсан. Энэ уулзалт нь харин бичлэгт өртсөн. Дуун тийм сайн чанартай биш байсан ч мэргэжилтнүүд сайжруулад дараа нь бичвэр болгоод тайлсан. Тэр ярианаас нь зарим хэсгийг нь тайлбарлавал хэрвээ тэдэнд ямар нэг бодит нотлох баримт байсан бол бид аль хэдийн онгоцны буудал дээр очсон байх байсан. Гол асуудал нь тэд биднээс юу ч олж чадахгүй байгаа. Утас чагнасан байлаач бид энэ тухай шууд ярихгүй. Тэгэхээр хүмүүсийг яаж яриулах юм бэ? Та нэг утаа гаргаад хаяхад л бүгд гарч ирнэ гэж хэлсэн. Дараа нь Чарли өөр нэг зүйлийг ярьсан. Тэр манай аав буу эзэмшдэг хүн мэддэг байж магадгүй гэх мэтээр яриад энэ асуудал буудалцаан хүртэл хүрч магадгүй юм шиг ярьсан. Тэр бүр өөрийгөө заримдаа зэвсэг авч явдаг, хин нэг нь над руу дайрвал би буудахад бэлэн гэх маягийн зүйлсийг ярьсан. Харин ярианыхаа төгсгөлд бүр чи түүнийг заавал алах хэрэгтэй гэсэн утгатай, эсвэл чи хийж чадахгүй бол би өөр хүн олно гэх маягийн үг хэлсэн гэж мөрдөн байцаагчид тайлбарласан. Энэ үед тэр мөнгө болох $5,000 тухай мөн байнга давтагдсан. Тэд мөн энэ хүмүүс FBI-ийн агент байх, бидний талаар мэдээлэлтэй байгаа, тэд зүгээр алга болохгүй байхаа гэж ярьсан нь айж нөхцөл байдлыг ноцтой гэж үзэж байгааг харуулсан гэж цагдаа нар тайлбарладаг. Эцэст нь Кэти Доногийн нөгөө ярьсан хүн болох FBI-ийн нууц агентыг хэн болохыг олж мэдэх хэрэгтэй, энэ асуудлыг хаах ёстой гэж ойлгож байгаа нь харагддаг. Чарли Кэтид хэлэхдээ тэр хүнийг хэн болохыг нь олж мэдээд энэ асуудлыг яаралтай шийд, энэ асуудлыг түргэн зохицуулах хэрэгтэй гэж хэлсэн. Дараагийн өдөр нь Чарли аав болох Харвитайгаа уулзаад FBI-ийн нууц ажиллагаа болон ээж дээр нь очсон агентийн талаар ярилцсан. Энэ нь Чарли, Дона, Харви гурав энэ бүх зүйл юу болж байгааг мэдэж байсан, хоорондоо холбоотой байсан байж магадгүй гэсэн сэжгийг төрүүлсэн.
Дараа нь 2016 оны 5 дугаар сард цагдаа нар нууц ажиллагааны хүрээнд Донод дахин холбоо барьж мессеж бичиж утсаар холбогдсон. Энэ үед Доно Чарли хоёр хоорондоо $5,000 тухай байнга ярилцаж үүнийг төлөх нь чухал гэж үзэж байгаагаа хэлсэн. Гэхдээ энэ бүх ярианд тэд шууд гин бурууга хүлээсэн зүйл бол гараагүй. Өөрөөр хэлбэл тэднийг шууд баривчлах хэмжээний тод нотолгоо гарч ирээгүй. Гэсэн ч машины түрээс GPS-ийн байршил утасны дуудлагууд зэрэг олон баримтыг нэгтгэснийхээ дараа цагдаа нар хангалттай нотолгоо гэж үзээд Льюис Ривера, Кэти хоёрыг Dan Markle-ийн аллагтай холбогдуулан баривчилсан. 2016 оны 5 дугаар сарын 25-нд Гарсияг баривчлаад Кэтиг болохоор 10 дугаар сарын 1-ний өдөр нь баривчилсан. Гэхдээ хоёулаа гин буруугүй гэж мэдүүлсэн Льюис Ривера харин аль хэдийн өөр хэрэгээр 12 жилийн ял эдэлж байсан учраас хилцэл хийж гин бурууга хүлээн зөвшөөрдөг. Тэр Dan Markle-ийн 2 дугаар зэргийн алалгад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаагчдтай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Үүний хариуд түүнд 19 жилийн ял оноох боловч энэ нь одоо эдэлж байсан 12 жилийн ялтайнд давхцаж явах учраас нэмээд ердөө 7 жил орчим суух тохиролцоонд хүрсэн. Түүний хэлснээр Гарсия түүн дээр ирээд эхлээд өндөр төлбөртэй дээрэм санал болгосон. Тэгээд тэд таалийнхаасаа руу 2 удаа хамт явсан байна. Эхний удаад нь 2014 оны 6 дугаар сарын 4-нөөс 6-ны хооронд очихдоо Ривера энэ ажил үнэндээ дээрэм биш харин хүн алах хэрэг гэдгийг ойлгож эхэлсэн. Гарсия түүнд хэлэхдээ нэг эмэгтэй 2 хүүхэдтэй хуучин нөхрөө алахыг хүсэж байгаа. Ингэснээр хүүхдүүдийн асрамжийг бүрэн авах зорилготой гэж тайлбарладаг. Мөн энэ ажиллагаанд оролцсоныхоо төлөө Риверад $30,000 амласан байна. Тэр эмэгтэй болон түүний гэр бүл нийтдээ $100,000 төлнө гэж хэлсэн. Энэ мөнгө нь Гарсия, Ривера, Кэти 3-ын хооронд хуваагдах ёстой байсан. Ривера $30,000 авах байсан гэж хэлдэг. Гарсия мөн энэ ажлыг Кэти Магуануа авчирсан гэж түүнд хэлсэн. 6 дугаар сард Ривера Гарсия хоёр Даниэлийн гэрлөө очиж түүнийг тандаж ажигласан байдаг. Тэр үедээ Даниэл хүүхдүүдтэйгээ хамт байгааг хараад Ривера хүүхдүүдийн нүдэн дээр хэн нэгнийг бол буудахгүй шүүх гэж хэлээд буцаад Майами руу явсан. Ойролцоогоор 1 сарын дараа 7 дугаар сард тэд дахин Талихасид ирээд энэ удаад ажлыг гүйцэтгэхээр 2 дахь оролдлогоо хийсэн. 7 дугаар сарын 17-нд ирээд Даниэлийн ойр орчмыг ажиглаж хорооллыг нь тойрон тандаж явсан байдаг. Ингээд 7 дугаар сарын 18-ны өглөө тэд Даниэлийн гэрт дахин очоод тэр өглөөний бүх хөдөлгөөнийг нь дагаж мөрдсөн. Тэр өглөө Даниэл хүүхдүүдэд цэцэрлэгт хүргэж өгөөд дараа нь фитнес рүүгээ яваад эцэст нь гэртээ буцаж ирсэн. Ривера машиныг жолоодож явсан. Даниэлийг гаражда машинаа оруулсны дараа Гарсия машинаас бууж очоод түүнийг 2 удаа буудаад шууд буцаж машиндаа суугаад зугцсан гэж мэдүүлсэн. Дараа нь тэд Майами руу буцах замдаа хэрэгэлсэн тэг 138 калибрийн гар буугаа гүүрнээс шидэж устгасан гэдэг. Өнөөдрийг хүртэл харин тэр буу нь олдоогүй. 2019 оны 9-р сарын 23-нд Кэти Магуана болон Сегфредо Гарсия хоёрын шүүх хурал эхэлж Ривера гол гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэр бүх төлөвлөгөө, аялал, мөнгө, утасны холбоо зэргийг дэлгэрэнгүй ярьж өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 11-нд шүүх шийдвэр гаргаад 11 цаг хэлэлцснийхээ дараа Гарсияг Dan Markle-ийг санаатай алсан гэж буруутай гэж үзээд насаар нь хорих ялыг өгсөн. Түүний давж заалдах гомдолж бас татгалзагдсан. Кэтигийн эхний шүүх хурал харин шийдвэрт хүрч чадаагүй учраас тангарагтны шүүх санал нэгдээгүй гэж үзээд хэрэг хүчингүй болж дахин шүүх хурал хийхээр болсон. Ингээд дахин шүүх хурал нь харин 2022 оны 5 дугаар сард товлогдсон. Энэ хооронд 2022 оны 4 дугаар сарын 21-нд Чарли Эдлисон мөн баривчлагдсан. Учир нь 2016 онд болсон стинг ажиллагааны үеэр утасны яриа аудиог сайжруулж задлан шинжилсэний дараа түүнд мөн холбогдох хангалттай нотлох баримт гарч ирсэн. Кэтигийн 2 дахь шүүх хурал нь 2022 оны 5 дугаар сарын 16-нд эхэлсэн. Харин Кэти өөрийгөө буруугүй гэж мэдүүлсээр л байсан. Тэр өөрийгөө өмгөөлж 2 ч шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн. Даниэлийн экс эхнэр болох Вендигийн хувьд ч мөн 2 шүүх хурал дээр мэдүүлэг өгсөн.
Гэхдээ тэр үндсэндээ өмнө нь цагдаад хэлсэнтэйгээ адил зүйлсийг л давтаж ярьсан, гэр бүл нь Даниэлийг үзен яддаг байсан, хүүхдүүдийг шилжүүлэхийг хүсээгүйд ууралсан, мөн Чарлиг хөлсний алуурчны тухайд шог ярианууд ярьж байсан гэх мэтээр мэдүүлгээ давтсан. Тэр үүнийг зүгээр л тоглоом шоглоом байсан гэж тайлбарлаад хэн ч үнэхээр тэгнэ гэж бодоогүй тухайга ярьсан. Тэр бас өөрийнх нь ээж Дона хүүхдүүдийн асрамжийг хянах тухай шүүхийн хүсэлтийг мэдээгүй гэж хэлдэг. Мөн Даниэл болон түүний гэр бүлийн харилцаа сайжирч байсан гэж мэдүүлсэн. Гэхдээ энэ бүх мэдүүлгийг мөрдөн байцаагчид аль хэдийн худал болохыг нь баримтаар нотолчихсон байжсан. Учир нь имэйл, мессеж зэрэг бодит нотлохоонууд олдсон. Венди өөрийнхөө ээж рүү Даниэлийн гаргасан нэг хүсэлт Донагийн уулзалтыг хянаж байх тухай шүүхийн материалыг хүртэл явуулсан байдаг. Тиймээс тэр шүүхтэр гарч ирээд худлаа ярьж байгаа нь илт харагдсан. Түүний 2 шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг бараг адилхан байсан ч нэг чухал ялгаа гарсан байдаг. Эхний шүүх хурал дээр болохоор тэр Даниэлийг амиа алдсан өдөр Трэскот Драйв гэдэг Даниэлийн амьдарч байсан гудамж руу огт ирээгүй гэж ярьсан. Гэхдээ 2 дахь шүүх хурал дээр тэр үнэндээ тэр өдөр тэр гудамжаар явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ нь чухал учраас өмнөх цагдаагийн мэдүүлэг дээр тэр өөрөө би Trescott Drive руу орсон гэмтэргийн газар болсон байдал цагдаагийн тууцыг нь харсан гэж ярьсан байдаг. Мөн цагдаа нар түүнийг тэр гудамж руу орж ирээд гэмтэргийн тууцыг хармагцаа шууд эргэж явсныг харсан гэж хэлдэг. Тэр үед тэр Даниэл руу ч хүүхдүүд рүү ч холбоо бариагүй, юу болсон талаар асуугаагүй, огт шаалгаагүй. Гэтэл шүүхтэр тэр энэ байдлаа анхандаа бол үгүйсгэсэн. Харин дараа нь 2 дахь удаадаа хүлээн зөвшөөрсөн. Энэ нь түүнийг маш тодорхой баригдсан үед ч худлаа ярьдаг хүн гэдгийг харуулж байгаа гэж тайлбарласан. Мөн тэр өдөр Даниэлийн гэрийн орчимд юу болсныг мэдсэн байж магадгүй Атла хүүхдүүдийнхээ талаар огт санаа зовсон шинж үзүүлээгүй нь маш сэжигтэй гэж үздэг. Чарлигийн өмгөөлийн тал хүртэл Вендиг энэ хэрэгт хамтран оролцогч гэж хэлсэн. 2022 оны 5 дугаар сарын 27-нд Кэтигийн шүүх хурал нь дуусаад энэ удаад тангарагтны шүүх түүнийг алалгаад буруутай гэж үзэн насаар нь хорих ялыг оноолсон. Вендигийн ах Чарлигийн шүүх хурлын хувьд харин 2023 оны 10 дугаар сарын 23-нд эхэлсэн. Энэ удаад Ривера болон Кэти хоёр хоёулаа Чарлигийн эсрэг мэдүүлэг өгсөн. Учир нь тэр хоёрын хувьд хэдийнэ ял сонсчихсон байсан. Кэти өмнө нь өөрийгөө гин буруугүй гэж хэлж байсан ч одоо харин бүх зүйлээ өөрчлөөд Чарли намайг энэ хэрэгт татан оролцуулсан. Би түүнээс болоод энэ хэрэгт холбогдсон гэж мэдүүлсэн. Тэр Гарсиятай холбож өгсөн гэдгээ ч мөн хүлээн зөвшөөрсөн. Чарлигийн шүүхтэр Ривера мөн дахин мэдүүлэг өгөөд түүнд $100 дэвсгэртүүдийг багцаалж үдсэн байдлаар өгдөг байсан тухайга ярьсан. Чарлигийн хуучин найз охин болох Жүүнч мөн гэрчээр оролцож Чарли мөнгөө сонин байдлаар $100 дэвсгэртүүдийг үдэж хадгалдаг байсан тухай мөн нотолсон. Мөн тэр үед Чарли, Дона хоёр хоёулаа маш их сандарсан ууртай байсан болохыг харсан гэж тэр ярьсан. Дона бүр Даниэл Марклийн сүнс намайг дагаад байна гэж хүртэл хэлсэн байсан гэдэг. Мөн тэр Кэтид машина өгсөн, мөн түүний хөх хийлгэх хагалгааны ихэнх мөнгийг нь төлсөн гэж мэдүүлсэн. Вендигийн хуучин найз залуу Жеффри Лакас ч мөн мэдүүлэг өгч Венди түүнд Чарли хөлсний алуурчин хөслөг талаар тоглоогүй үнэхээр нухацтай ярьж байсан гэж хэлсэн. Тэр мөн Венди түүнд Чарли 2014 оны 100 хөлсний алуурчинд $15,000-аас $50,000 үн хэлүүлж байсан тухай мэдүүлэг өгсөн. Мөн Жеффри Венди 7 дугаар сарын 18-ны 7 хоногт хийсэн аяллаа цуцалсан гэж ярьдаг. Тэр аяллыг аль хэдийн төлөөд захиалчихсан байсан ч тэр 7 дугаар сарын 18-нд заавал гэртээ байх ёстой гэж хэлээд хамтдаа явахгүй ч байсан аяллаа цуцалсан гэж хэлдэг. 7 дугаар сарын 18 бол яг Даниэлийн амиа алдсан өдөр. Одоо Чарлигийн өмгөөлийн талын гаргаж тавьсан инээдтэй ч гэмээр хувилбарыг ярьж өгье. Тэдний хэлж байсан нь юу вэ гэхээр Ривера, Кэти, Гарсия нар тэр мөнгийг Чарли тэдэнд Даниэлийг алуулах гэж өгсөн учраас биш, харин түүнийг шантаажлж дарамтлуулах гэж өгсөн гэж тайлбарласан. Чарлигийн хэлснээр бол Кэти энэ мэдээллийг Гарсия, Ривера хоёрт дамжуулсан. Тэд үүнийг нь сонсоод Даниэлийг алаад тэр $333,000 нь шантаажлж өөрсөддөө авахгүй шийдсэн. Бид бол тийм хэмжээний төлбөр төлнө гэж тохироогүй гэж ярьсан. Дараа нь тэр хоёрт $138,000 боодол
мөнгө болгон үдсэн байдлаар өгсөн гэж тайлбарласан. Дараа нь Чарли үлдсэн мөнгийг сар бүр $3,000 төлбөрөөр хэсэгчлэн өгнө гэж тохирсон гэж ярьсан. Хэрвээ тэр төлөхгүй бол тэд нар манай гэр бүлийг ална гэж сүрдүүлсэн учраас л бид мөнгө өгч байсан гэж ярьсан. Гэхдээ мэдээж хинч энэ хувилбарт итгээгүй байдаг. Тэгээд 2023 оны 11-р сарын 6-нд түүнийг хүнийг хөнөөх хэрэг зохион байгуулалт болон өдөөн хатгалгын хэрэгээр гин буруутай гэж тогтоогдсон. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял мөн 60 жилийн нэмэлт ялыг оноосон. Шийдвэр гарсан өдөр нь Чарлигийн ээж Дона түүн рүү залгаад аавтайгаа хамт амиа хорлох тохиролцоотой болсон гэж ярьдаг. Тэд бүр Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн өгөх гэрээгүй улс орнуудыг хайж байсан тухай ярьсан. Нэг осондоо тэд шоронд орохын оронд эсвэл амиа хорлох, эсвэл Америкийн нэгдсэн улстай шууд холбоотой биш улс орн руу оргон зугтах талаар судалсан. Тэд Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн өгөх гэрээгүй Вьетнам улсыг сонгоод нисэлгээ 11-р сарын 13-нд хөөхөөр төлөвлөсөн байсан. Тэд Майамигийн олон улсын нисэх онгоцны буудал дээр бүр очсон байна лээ. Онгоц хөрөх гэж байхад яг тэр мөчид Дона харин баривчлагдсан. 73 настай Дона айжилсан баривчлагдаж хүний амийг хөнөөх хэрэг зохион байгуулалт болон өдөөн хатгалгын хэрэгээр мөн яллагдсан. Дона харин баривчлагдах үедээ би явах ёстой, би явах хэрэгтэй байна гэж орилсон байлээ. Тэр хэлэхдээ манай нөхөр бараг 80 настай. Тэр ганцаараа байж чадахгүй. Та нар ийм юм хийж болохгүй штэ. Гуй туслаач гэж ярьсан байдаг. Гэхдээ мэдээж хэрэг явдлыг зохион байгуулсан учраас түүнд оргон зүхтаах нь бол аль хэдийнэ оройтсон байсан. Дараа нь түүний шүүх хурлын тов 2025 оны 8 дугаар сарын 22-нд буюу өнгөрсөн жил товлогдсон. Ривера Кэти хоёрын хувьд мөн Чарлигийн эсрэг мэдүүлэг өгсөн шигээ Доногийн эсрэгч мөн мэдүүлэг өгсөн. Тэд Доногийн Венди рүү илгээж байсан бүх мэйлүүдийг ил болгосон, Даниэлийг сүрдүүлэх дарамтлагыг зөвлөсөн бүх бичгүүдийг нь хүртэл харуулсан. Доногийн охин Вендигийн хувьд дахин мэдүүлэг өгөөд 2023 оноос хойш би ээжтэйгээ огт холбоо бариагүй гэж мэдүүлсэн. Ингээд тэр өмнөх мэдүүлгүүдээ дахин өөрчилсөн. Өмнө нь тэр ээж нь энэ хэрэгтэй холбоогүй гэж ярьж байсан бол энэ удаад харин ээж нь Даниэл руу холбогдох бүх зүйлсийг чиглүүлж дарамталдаг байсан гэж ярьсан. Мөн тэр ээж нь Чарлигийн шүүхтэр түүнд ашигтай мэдүүлэг өгөхийн тулд мэдүүлгийг нь зааж шахаж байсан гэж ярьсан. Өөрөөр хэлбэл тэр бараг ээжийнхээ гин бурууг шууд илчлээд мэдүүлэг өгчихсөн. Энэ удаад Доногийн том хүүн болох Роберт мөн мэдүүлэг өгсөн байдаг. Тэр өмнөх шүүх хуралд огт оролцож байгаагүй. Харин энэ удаад мэдүүлэг өгөхдөө ээжигээ маш их хяналт тавьдаг хүн гэж тодорхойлсон. Ээж нь Даниэл Венди хоёрыг салах хүртлээр Даниэлд маш их хайртай байсан хэрнээ салснаас нь хойш маш их үзэн ядаж ярьсан тухай хэлдэг. Роберт бас мэдүүлэхдээ ээж нь Вендиг Даниэлаас салахдаа том илтгэлийнх нь өмнө зориудаар хилүүлсэн гэж ярьдаг. Сэтгэл зүйг нь албаар тухгүй болгохын тулд тэр үед нь хэлгэж зөвлөсөн гэдэг. Том хүн хэлэхдээ одоо бол ээжтэйгээ бүр мөсөн харилцаагаа тасалчихсан. Учир нь тэр энэ хэргийн талаар огт ярихыг хүсдэггүй байсан. Хамгийн сүүлд холбогдсон тэр үе нь Ривера баривчлагдсан байсан үе. Тэр үед Роберт ээж рүүгээ залгаад Ривера баривчлагдсан байна та мэдсэн үү гэж албаар сануулах гэж асуусан. Гэхдээ Дона 3 удаа дараалан үүнийг тоох хэрэггүй зүгээр л орхих гэж хэлсэн байдаг. Тэр цагаас хойш Роберт ээжтэйгээ дахиж яриаггүй. Мөн Доногийн шүүх хурал дээр Донотой болон Кейтитэй хамт хоригдож байсан 2 эмэгтэй шүүхэд мэдүүлэг өгсөн байдаг. Тэд Доно өөрөө Даниэлийг үнэхээр алуусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ярьж байсан тухай нь ярьсан. Ингээд эцэст нь Доно үүнийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гэхдээ энэ нь зүгээр л ач зээ нарынхаа хамгаалах гэж байсан энэ хэмжээнд хүрнэ гэж бодоогүй гэж мэдүүлсэн. Харин Доногийн өмгөөлийн тал түүнийг Вьетнам руу нисэхдээ оргон зайлах гэж яваагүй харин Чарлигийн хэрэг ялтай холбоотойгоор бүх зүйлээс болж сэтгэлээр унсан байсан учраас зүгээр л амрах гэж аялах гэж явж байсан гэж тайлбарласан. Мэдээж Америкийн нэгдсэн улстай шилжүүлэн өгөх гэрээгүй улс руу амралтаар явна гэдэг бол хинч итгэхгүй зүйл байсан. Түүний шүүх 2025 оны 9-р сарын 4-нд дуусаад тангарагтны шүүгчид ерөнхийдөө 3 цаг зөвлөлтөд Доно айзсныг бүх зүйл дээр гин буруутаад тооцсон. Түүнд 1-р зэргийн хүн амны хэрэгээр бүх насаар нь хорих ял, мөн хууль 8 болон захиалгын хэрэгээр 30 жилийн ялыг оноосон.
Одоогоор Harvey болон Wendy Addison нарыг энэ хэргийн хүрээнд баривчлаагүй байгаа яллагдагчаар мөн татаагүй. Гэхдээ Доногийн шүүхтээр гарсан мэдүүлгүүдэд Garcia 2014 оны 7 дугаар сарын 1-нд Harvey буюу Доногийн нөхөрл рүү шууд залгасан болох нь гарсан. Мөн тэр Донотой хамт амиа хорлох тохиролцоотой байсан, Донотой хамт оргон залхих гэж байсан үед нь баривчилсан учраас Harvey-г ч бас энэ хэрэгт холбоотой байхаа гэсэн сэжиг байгаа. Вендигийн тухайд бол тэр энэ хэрэгтээ ямар ч холбоогүй баривчлагдаагүй хэвээр байна. Гэхдээ түүний талаар хамгийн сонирхолтой байна. Энэ бүх зүйл ил болж эхлэхэд тэр шууд гэр бүлээсээ зайгаа барьж тэднээс холдсон явдал. Тэр өөрөө шууд оролцсон хэсэг нь одоогоор батлагдаагүй хэвээр байгаа. Ямар ч байсан энэ хэрэг дээр цаашдаа нэмэлт шинэ мэдээлэл магадгүй шинэ шүүх хурал гарах боломжтой гэж яригдаж байгаа. Энд хүрээд өнөөдрийн хэрэг өндөрлөж байна. Бичлэгээ энд хүртлэн сонссон бол зүрх үлдээж мэдэгдээрэй. Мөн энэ хэргийн тухай юу гэж бодсон тухайгаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.